Насанд хүрсэн хүн тогсооны талбай дээр хүүхэд рүү хандлаа. Яах ёстой гээ? Хүүхдтэйгээ танихгүй хүн түүнтэй ярих гэж оролдвол яах тасаар урдчсан ярилцаж тохирхон дээр. Дөрвөн машингийн юу ч болсон бай, танихгүй хүнтэй ярихыг хоригдно. Хүүхэд үргэлж хараа хянастай байх ёстой. Эцэг эсийн нийтэдэг насанд хүрсэн хүн үргэлж ойрхон байх хэрэгтэй. Хэрвээ энэ явдал таны нүдэн дээр бож байвал та насанд хүрсэн хүнд хүүхдээ танихгүй хүнтэй ярихыг зөвшөөрдөггүй гэдгийг тайлбарсаарай. Хэрвээ таны хүүхэд ямар нэгэн хүндрээс учруулсан бөгөөд танихгүй насанд хүрсэн хүн түүнтэй асуудлаа ярилцаж байвал яриаг өөр дээрээ шилжүүл. Хүүхдийнхээ оронд та өөрөө хариу өг. Жишээ нь буучхаст гуйж бусдын хурцыг буцааж өгч болно. Хамгийн гол нь танихгүй хүмүүстэй шууд харилцахыг бүү зөвшөөр. Хүүхдүүд амьдралын туршлагыг хараахан байхгүй тул ямар насанд хүрсэн хүнд итгэж болох, ямар хүнд итгэж болохгүйг ойлгодоггүй. Тиймээс та өөрөө итгэдэг хүмүүсээс бусад бүх насанд хүрэгчдтэй харилцахад нь хүүхдтэй хязгаар тавих нь дээр.